Тэр бумад үндэсний хөтөлбөр ногоон дархан 2032 хөтөлбөр бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд мод бодны тарьц суулгацын худалдаа Дархан хотын Дархан захын урд талбайд өнөөдөр эхэллээ. Үзэсгэлэн худалдаанд Дархуул аймгийн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага иргэд мод ботны тарьц суулгац болон мандлын цэцэг, жимсгний үр өрсөлгөө бордоог худалдаалж байна. За ногоон дархан дэд хөтөлбөрийн хүрээнд ногоон дархан үзэсгэлэн худалдааг Дархан зах дээр зохион байгуулж байна. За тус үзэсгэлэн худалдаанд 8 аж ахуйн нэгж 4 иргэн оролцож байна. За модны төрлийг танилцуулахад шилмөс мод болон навчит мод бүх төрлийн жимсний мод худалдаалагдаж байна. Дарханчууд та бүхнийг үзэсгэлэнгээр өргөнөөр үйлчлүүлж тарих модоо худалдаж авахыг уриалж байна. Мод тарихад хамгийн нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал байдаг. Үзэсгэлэн худалдаанд ирснээр аж ахуйн нэгж иргэд мод авахаас өмнө хаана ямар мод тарих гэж байгаа болон хэрхэн сонгох арчлах талаар зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авах боломжтой. Манай компани болохоор Домогт Шарын гол гээд 1996 оноос хойш мод тарьж байгаа мод үржүүлгийн компани байна. Одоо хүртэл тарьж байна. Одоо бол ер нь ихэнхдээ дандаа жодоо болон шилмүст модыг тарьж ургуулж байгаа манай. Дандаа үрээр тарьдаг. За манайх бол нэг 7-8 төрлийн модыг авчирлаа. Ялангуяа тодруулаад хэлэхэд бол ер нь бол жодоо болон хуш тэрийг түлхүү авчирлаа. Хүмүүс сонирхож байгаа нь одоо бол ер нь хүмүүс их модны мэдлэгтэй болцсон байна. Тэгээд дээр нь илүү бортготой модыг сонирхож байна. Тийм учраас бид нар бол энэ жодоо болон хушийг бол түлхүү авчирлаа. Тэгээд жишээ нь манай энэ хуш маань бол 12 жилийн өмнө би үрээр тарьж исэн модоо одоо ингээд борлуулад хүмүүст зөвлөгөө өгөөд явж байна. Үнэн нь бол одоо ер нь 12 жилдээ хуш маань 500 мянгаас 200 мянган хооронд зарагдаж байна. Жодоо маань харьцангуй удаа ургадаг учраас нэг 120 мянган төгрөгийн ханштай зарагдаж байна. Өнгөрөх оны байдлаар аймгийн хэмжээнд иргэн аж ахуйн нэгж 2.7 сая ширхэг тарьц суулгац ургуулсан бойжулж байна. Мод үржүүлгийн газруудад 2.57 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдээд байна. Ногоон дархан 2032 хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн нөхөрлөл аж ахуйн нэгж байгууллага 2020 онтой харьцуулахад 52.5% нэмэгджээ.